Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Сайн бацхан үзэгчтэй шинжээчийн цаг нэвтрүүлэг эхэлж байна. За энэ удаагийн дугаараар шинжээч Эрдэнэ Баясгалан бит хоёрын зүгээс Голомт капиталын бондын супермаркетын талаар бол ярина. Тэгэхээр одоо 3 дугаар улирлаас хойш ялангуяа одоо 7 сараас хойш Голомт капитал үн цасны компаниас бондын супермаркет гэсэн одоо брендингийг бондын супермаркет гэсэн зүйлийг бол хүмүүс танилцуулж байгаа хөрөнгө оруулагч шүү дээ. Тэгэхээр бондын супермаркет гэж юу вэ нөхөр одоо бид нар мэдж байгаа юм. Энгийн дэлгүүрт ороод одоо энгийн супермаркетаар бид нар худалдаа авалт хийгээ гаргахаар мөнгө өргөдөг. Өөрөөр хэлбэл бид нар одоо зарлага гаргадаг тийм. Бондын супермаркет орсон, ялангуяа бонд төрөнг оруулсан эсэргээрээ орлого олж идэг. Өөрөөр хэлбэл өргөддөг биш өсчих сонголтыг бондын супермаркетаас бол хийж байгаа гэсэн санааг дэвшүүлээд ер нь бондын хөрөнгө оруулалтыг одоо идэвхжүүлэх гэсэн үрэтээр энэхүү концепцийг бол үн цасны компаниас бол гаргаж ирсэн байж байгаа шүү дээ. Тэгэхээр бид дэлгүүрээр үргэлжлүүлдэг те өдөр тутмын супермаркетд ороод өдөр бүр авдаг өргөн хэрэглээний бүтээгдэхүүн бол сүү, өндөг, далах тийм ээ. Дэлгүүрт ороод бид нэр сүү, өндөг, далахыг авлаа. Худалдагчид авсан зүйлээ уншуул бичүүллээ. Оронд нь баримт авлаа. Тэгвэл яг бондын супермаркет яг дэлгүүрээс бид бүхэн бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг шиг амар хэлбэр байж чадах уу? Тэг асуудал гарч ирж байна. Тий. Тэгэхээр одоо юу байгаа юм л да. Нийт дотоодын зах зээл дээр бондын зах зээл гэдэг зүйлөөрөө 3.7 их 80 төгрөгөөр хэмжигдэж байгаа. Энэ хадгаламжийн 10% тэнцэж байгаа. Хадгаламжийн 10% тэнцүүдэн бонд хөрөнгө оруулсан. Өөрөөр хэлбэл одоо жишээ нь CU дэлгүүр ч юм уу бус компаниудын орлогоос 3.7 их 80 гэдэг бол хэдэн 10 хийлүүд. Тэгэхээр одоо бондын зах зээл бидний одоо супермаркетад үйлчлүүлж байгаа энэ мөнгнөөс илүү мөнгө эргэлж байгаа тийм. Нэгдүгээр дээрэс нь 3.7 их 80 гэдэг бол маш олон хөрөнгө оруулагч тэрний цаанд байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчид яг дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг шиг үн цасны компани руугаа очиод бондоо худалдаж аваад гэрээгээд хүүгээ аваад сурцсан байна гэсэн санаа бас энэ цаана явж байгаа юм шүү гэдгийг хэлж байгаа. За тэгэхээр одоо бонд гэж юу юм бэ гэсэн асуулт гарч ирээд байна. Одоо бондын супермаркет гэж ярьж байна. Бидний супермаркетаар дамжуулаад зарах гэдэг бүтээгдэхүүн нөр юм бэ? Тэгэхээр мэдээж хүн маш мөнгө байршуулах маш олон сувгууд бол хүнд гарч ирдэг тийм. Би мөнгөө хадгаламжинд байршуулж болно тийм. Одоо ихэнд дарга гэж хадгаламжинд байршуулж болно. Хамгийн нийтлэг хөрөнгө оруулалт нийтлэгээр. Эсвэл би одоо банкуст мөнгө өгж болж байна. Аль нэг компани бондыг худалдаж авч болж байна. Эсвэл би одоо Дархан Баяр гээд хүн Эрдэнэ Баясгалан гээд хүнд би мөнгө зээлж болж байна тийм. Одоо хүүтэн аав шүүгээд бусад этгээдэд хөвөнд би мөнгө зээлж болж байна. Эсвэл би компани хувьцаа худалдаж авч болж байна. Одоо хоёулаа нийлээд компани болж байна тийм. Тэгэхээр одоо эдгээр хөрөнгө оруулалтуудаас бодох юм бол ерөөдөө зохицуулалттай эрсдэл одоо маш эрсдлийн хувьд боломжийн өгөөж өндөртөө одоо алтан дундаж хөрөнгө оруулалт бол өөрөө бонд болчихоо гэсэн тийм. Бонд болчихоо гэсэн юм л чинь. Одоо эрсдлийн хувьд харах юм бол хадгаламжинд мөнгө хадгалуулах нь хамгийн бага эрсдэлтэй, хамгийн бага өгөөжтэй байна. Хамгийн өндөр эрсдэлтэй нь хувьцаа худалдаж авах. Гэхдээ түүнийгээ дагаад өндөр эрсдэл байх хэрээр өгөөж өндөр байгааг харуулж штэ. Тэгэхээр яг алтан дундаж яг надад тохирсон эрсдэл нь болон өгөөжийн хэлбэр яг баланслаад таарсан хөрөнгө оруулалтын хэлбэр бол бонд худалдаж авах болж байна тийм үү? Тийм. Дээрэс нь дундаж хүн бонд авч болох уу гэдэг. Одоо Монголын дунд цалин 2.7 орчим байна тий. Одоо сүүл төрж байгаа. Тэгэхээр одоо магадгүй 3 саяын цалинтай хүн сая төгрөгөөрөө бол бонд аваад иж болно тий. Одоо бонд авахд та 100 мянга гарч авч болно. Сая төгрөгөөр ч авч болно. Энэ худалдаа авалтыг бол одоо хэдэн ширхэг бонд авсан. Одоо худалдаа авалт бол боломжтой. За ингээд одоо нөө бондын зах зээл гэдэг зүйл өөрөө за бонд гэсэн бүтээгдэхүүн дэлхий дээр одоо маш том бүтээгдэхүүн гэж хөрөнгөний зах зээл тий. Одоо өөрөөр хэлбэл одоо хувьцааны зах зээл олон улсын зах зээл дээр нийтдээ нэг 127 орчим их 80 ам доллар байгаа. Олон улсын бондын зах зээл 145 их 80 ам доллар. Өөрөөр хэлбэл хувьцааны зах зээл буюу бидний мэддэг зах зээлээс 10-20%-аар илүү дүн бондын зах зээл дээр эргэлж байгаа. Тэ. Өөрөөр бонд гэдэг одоо маш том одоо эрэлттэй зах зээл болж байна. Монгол улсын засгийн газрын бондуудыг бид нэмэх юм бол за магадгүй дахиад одоо 2-3 их 80-ийн бондыг бол дөрч бол. Тэгэхээр одоо олон улс болоод дотоодын бидний авах боломжтой бонд зөвхөн одоо манай газрын нутаг дээр хариалагдж байгаа компани засгийн газрын бондууд гэх юм бол нийтдээ нэг 6-7 их 80 орчим төгрөгийн ийм өргөн сонголт бол хүмүүст байна гэдэг санааг бол хэлээд байна.
энэ дээр нэмээд би өнөөдөр нэг сонирхолтой нийтлэл уншлаа. За Goldman Sachs-ийн шинжээчид за Америкийн нэгдсэн улсын одоо энэ 145.1 орчим их найд ам долларын бондын зах зээл байна. Энэ бондын зах зээлийн ердөө 1% за алтанд хөрөнгө оруулаад алтны зах зээл рүү оруулах юм бол за өнөөдөр алт нэг унц нь 3700 орчим ам доллар дээр арилжаалагдаж байна. Хэрвээ энэ бондын зах зээлийн 1% оруулах юм бол нэг унц алтны хэмжээ үн 5,000 ам доллар руу хүрэх боломжтой гэсэн сонирхолтой судалгааг харлаа. Тэгэхээр бондын зах зээл ямар том бэ гэдгийг энэхүү тооноос бас харж болж байна. Тийм. Одоо эдийн засаг яг яаж хөдөлж байна? Түүнийгээ дагаад одоо бондын зах зээлээс тодорхой хэмжээний мөнгө гараад хувьцаалаа орох уу, бусад түүхийн хэдүүд рүү орох уу гэдгээс шалтгаалаад бус зах зээлийн өсөлт эхэлж идэг гэдгийн санааг бол сая дүрдэж байна. Тэгэхээр бондыг хэн гаргаж болдгийм бэ гэдэг асуулт гарч ирж байна. Одоо бид нар бондын супермаркетд би орчлоо. За хэдэн төгрөгөөр би бонд авах юм мэдлээ. Бонд гэж юу юм гэдгээ би мэдлээ. Одоо би яг одоо ямар төрлийн бондуудаас сонгох юм бэ гэхээр тэрийг хэн гаргаж ийнө гэдгээс нь шалтгаалаад одоо маш олон хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүнүүд тоож болж байгаа. Одоо дэлгүүр дээр байгаа бонддаг тийм. Одоо жишээ нь нэгдүгээр төр юм уу засгийн газар гаргаж болж тийм бондыг. Засгийн газар яагаад бонд гаргаад байна вэ гэхээр мэдээж бонд гэдэг чинь тодорхой хэмжээний зээллэг гэсэн санаа шүү дээ. Засгийн газар иргэдээс мөнгө зээлж байна. Олон улсын хөрөнгө оруулалтын сангуудаас засгийн газар мөнгө зээлж байна гэсэн. Тэгэхээр одоо яагаад ямар үед хүн мөнгө зээлэх вэ гэхээр мэдээж миний зардал орлогоосоо давах гадах юм бол үлдснийг хүн зээлэр нөхөн тийм. Засгийн газар ч гэсэн ялгаагүй. Өөрөөр хэлбэл одоо төсвийн зардал, төсвийн алдагдал их байх тусам тодорхой одоо төсвөө нөхөх, эсвэл нь одоо төсвийн санхүүжилтээр явах томоохон зүйлүүдэд хэрэгжүүлэхийн тулд засгийн газар бондод тусгаж байгаа юм байна. Нэгдүгээр. Засагтай адилхан орон нутгийн засаг захиргааны бас бондыг тусгах. Одоо можууд тусгах нь, Америкийн можууд тусгах нь, Улаанбаатар хот бонд тусгах нь, тийм. Одоо энэ бол ойлгомжтой. Дээрэс нь одоо хувийн хэвшил болоод компаниуд бол бонд бол маш их босгож байна. Одоо бидний мэдж байгаа энэ логонуудыг харах юм бол MCS компани, Шунхлаа групп, Max групп, Mac 5 богд групп, за Номин Холтинг тийм. Тэгээд эдгээр Монголын топ бүх компаниуд бондын зах зээл дээр бонд гаргацсан. Тийм. Нийт 3.7 их найд одоо төгрөгийн бонд байна гэдэг чинь ерөөхдөө томоохон группууд бас бонд гаргаж байна гэсэн үг л тийм. Том дүнтэй томоохон оролцогчдод одоо бонд гаргаж байна. Өөрөөр хэлбэл найдвартай мөнгөтэй даацтай том компаниуд бол эрсдэлгүй бонд гаргаж байна гэсэн үг тийм. Энд дээр дээрээс нь санхүүгийн байгууллагууд бас бонд гаргаж болно. За банкуд байна тийм. Банк байна. Банк санхүүгийн байгууллага байна. Хөгжлийн банк байна. За олон улсын санхүүгийн одоо корпорациуд байгууллагууд бас одоо тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх тодорхой одоо зорилттой зээлүүдийг олох шугамар санхүүжилтүүдийг олох шугамар одоо Микол жишээ нь орон сууцны зээлийг олгож байна тийм. Одоо голланд банк бол одоо хэрэглээний зээл, хөгжлийн банк бол одоо томоохон төслүүдийн зээлийг олгож байна тийм. Тэгэхээр эдгээрийн санхүүжилтад бас бондын санхүүжилтийг ашиглаад байна гэсэн тийм. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голланд банк үзүүлж байна. Тэгэхээр энэ дээр одоо нэг жишээг хэлэх гээд байгаа. Одоо хүн хадгаламжинд мөнгө ээж болно. Тэгээ бондд мөнгө ээж болно. Тэ. Гэхдээ мэдээж хүн одоо хадгаламжинд мөнгө ээж гэнэ үү, бонд мөнгө ээж гэнэ үү гэдэг нь тухайн хүний өөрөө хэр эрсдэл. Одоо эрсдлээ хэр үнэлсэн бэ, тэ? Эрсдлээ хэр үнэлж чинь. Дээрээс нь судалгаа хэр хийсэн бэ гэдгээс өөрөө шалтгаалаад байна. Тэ. Тэгэхээр одоо хэдүүлээ нэг эрсдэл өгөөжийн төвшинг бас ойлгох шаардлага гарч байна. За тэгэхээр одоо өгөөж өндөр бол эрсдэл өндөрөө гэдэг одоо үгийг бид нар мэдж байгаа тийм. Өгөөж өндөр бол эрсдэл өндөр. За яагаад юм бэ гэхээр одоо Монголын бондын жишээн дээр харах юм бол манай улсын эрсдлийг юугаар хэмжиж болж байна вэ гэхээр манай төв банкны бодлогын хүүгээр хэмжиж болж байгаа. Тэгээ өөрөөр хэлбэл төв банкны бодлого 12% байгаа. Бид нар одоо тийм хэмжээний манай улс орны эдийн засгийн одоо эрсдэл зээлч зэрэглийн төвшин юм байна гэж ойлгож байна. Одоо Америкийн төв банкны бодлогын хүү 4.25%. Тийм. Тэгэхээр Америкийн эрсдэл бага байна. Тийм. Монголын эрсдэл 12%. Олитын төвшөнд ярих юм байна. Ийм байна гэж хэлж бол. Дээрэс нь одоо төв банкнаас гарах юм бол мэдээж одоо банкны хадгаламжийн хувь дараа нь хэрэгж. 13-аас 14% банкны хадгаламж. Тэгэхээр мэдээж банк гэдэг өөрөө том байгууллага, мөнгөтэй, даацтай одоо том компани гэсэн үг шүү дээ, тийм. Одоо санхүүгийн компани. За энэ өөрөө улс орноосоо бага хэмжээний эрсдэл өндөртэй, тийм. Ингээ банкны эрсдлийг нэмээд хадгаламжийг гаргаж. Өөрөөр хэлбэл хүн одоо банкнд улсад мөнгөө зээлүүлэхдээ хүн магадгүй нэг 12%-аар зээлж болох нь, тийм. Одоо засгийн газрын бондын хүүтэй өгөөжтэй тэнцвэр хүн зээлж болох нь. Банкнд хүн мөнгөө зээлий гэвэл 13-14%-аар хүн банкнд мөнгөө зээлж болох нь. Одоо хадгаламжийг
байршуулж байна гэдэг нь банкнд бол мөнгө өгч байна гэсэн санаатай. За ингээд банк бол том байгууллага. Одоо санхүүгийн томоохон системийн байгууллага. За ингээд энэ банкнаас гарахаар одоо бондын хүү 19%. Өөрөөр хэлбэл энэ одоо банкны эрсдэл, улсын эрсдэл, банкны эрсдэл нэмэх нь компанийн өөрийн эрсдэл явж байгаа. Ингээд 19% бонд гарч. Өөрөөр хэлбэл одоо банк ийм хүүгээр биднээс мөнгө татаад цаашаа компаниудад санхүүжилт болгож өгч байгаа тийм үү? 19-20%-аар. Бонд бол одоо шууд яг нь эдгээр шатлуудыг алгасаад бид нар шууд энэ компани эрсдэл дээр очиж байна гэсэн үг. Тэгэхээр мэдээж тодорхой хэмжээний судалгаа шаардлагатай. Одоо эргэн төлөл одоо найдвартай байдал байна уу? Хамгийн сайн одоо найдвартай үн цасны компаниас бонд худалдаж авч байгаа гэх зэрэг одоо маш олон зүйлүүд болж байна. Жишээлбэл сая энэ оны 3 сард Монгол банкны одоо бодлогын үгийн хурлаар хүүг 10-аас 12%-оор нэмэгдүүлсэн бодлогын үг. Тэгвэл бодлогын хүү 10-аас 12% болно гэдэг маань шинээр гарч ирж байгаа бондуудын одоо өгөөж хүүг нэмэгдүүлэх бас нэг үндсэн шалтгаан болж байна тийм үү? Тий. Одоо суур өгöd авч байна гэсэн үг шүү дээ. Суур өгöd авч байна гэсэн. Гэхдээ дундаж яг өнгөрсөн жилийн одоо гаргасан бондуудын хүү энэ жилийн бондуудын хүүгийн дундаж нэг бас ялгаа байхгүй байгаа. Тэгэхээр энэ дунд компани эрсдэл, банкны эрсдэл гэдэг зүйлүүд бас яригдж байгаа гэсэн үг. Тий. Одоо эрсдэл гэсэн зүйл бас давхар яригдж байна гэсэн үг. Тэгэхээр мэдээж одоо эрсдлийг яаж хүн харах вэ гэхлээр одоо компанийн тайлан хүмүүс харна тий. Одоо компани тайлангийг харна. Одоо хуулийн дагуу дүгнэн гэрээ контракт уншина. Тэгэхээр хүн болгон одоо ямар боломжтой байдаг вэ гэхээр хүн болгон Excel гаргаад санхүүгийн тайлангийг унших боломж мэдээж одоо иргэнд орж ч юм уу батад байхгүй тийм. Одоо санхүүгийн тайлангийг уншаал, бүх хуулийн дүгнэлтүүдийг нь уншаал, компани юу хийж байгаа гэдгийг судлаад ирээдүйн санхүүгийн байдлыг төсөөлөх. Одоо энэ боломж бол мэдээж бүхэнд байхгүй. Одоо магадгүй боломжгүй тийм. Тэгэхээр одоо энэ дээр юу орж ирдэг вэ гэхээр та хинээр зуулчлуулж мөнгөө хөрөнгө оруулалт бонд хийж өгнө гэдэг нь хамаарлаа тийм. Одоо жишээ нь энэ дээр одоо нээлттэй болон хаалттай гэдэг хоёр төрлийн бонд байгаа. Зах зээл дээр. За ингээд харах юм бол нээлттэй бондын оролцогч юм бэ гэхээр Андрейтер компани. За Андрейтер юу гэдэг вэ гэхээр миний саяны ирсэн санхүүгийн тайлангийн хөрөнгө оруулагчийн өмнөөс харж өгөөд за энэ үнэхээр төлөх боломжтой эрсдэлгүй найдвартай бонд юм байна гэдэг дүгнэлтийг олон капитал гаргаж байгаа гэсэн үг. Тий. Андрейтерийн компани гаргаж байна. За ингээд одоо хэр хөрөнгө барьцаалах гэдэг нь үнэлгээний компани гаргаж байна. Аудитын компани одоо бонд гаргаж байгаа компани санхүүгийн тайлан зөв үү, тий? Тоонууд нь зөв үү гэдгийг харж байна. Хуулийн фирм одоо хуулийн асуудал байна уугүй юу гэдгийг харж байна, тий? Компани санхүүгийн зохицуулахаар Монголын хөрөнгийн бирж шалгаж байна. Үн цасны төлөвлөсөн хадгаламжийн төв таны бондыг хадгалж байна. Өөрөөр хэлбэл бүртгэж байна. Найдвартай сейфэнд ойлгож байна гэсэн санаа гэлээ, тий? Тэгэхээр одоо мэдээж тодорхой хэмжээний эрсдэл бол байгаа, тий? Энд дэр хардаг шиг одоо бонд хадгаламж банкны ч гэсэн эрсдэл байгаа, тий? Одоо улсад ч гэсэн эрсдэл байгаа, банкны ч эрсдэл байгаа, компани ч эрсдэл байгаа. Тэгэхээр эрсдлийг хаах хамгийн гол зүйл бол ямар оролцогч талууд орж ирнэ. Ялангуяа Андрейтер нь том компани мөн үү? Даацтай компани Андрейтер мөн үү гэдэг нь өөрөө хамгийн чухал асуудал болж байна гэсэн үг, тий? Тэгвэл одоо иргэн эрдэнэ эсгэлэн байлаа. За. Тэгвэл надад зөвлөвөл хаалттай бонд авсан дээр юм уу? Эсвэл нээлттэй бонд авсан дээр юм уу? Эрсдлийн хувьд ялгаа байна уу? Тий. Одоо мэдээж яг хөө эрсдлийн хувьд гэхээсээ илүү мэдээж компани болгон өөрийнхөө сонголтын дагуу санхүүжилтийн механизмыг сонгож байгаа, тий. Одоо би өөр дээрээ бонд гаргая гэвэл би нээлттэй гарах уу, хаалттай гарах уу гэдэг мэдээж нэгдүгээр миний сонголт болж байна. Хоёрдугаарт одоо хүү өгөөжийн төвшин мэдээж хаалттай бондууд дээр саяны дурдсан MCS, тий. Одоо шунхлаа групп, тийм ээ. Одоо томоохон Max групп ч юм уу, тий. Томоохон группүүд хаалттай бондын санхүүжилтийг хийдэг. Ягаад гэвэл илүү одоо цаг хугацааны хувьд болоод зардлын хувьд компаниуд давуу талыг хаалттай бонд бий болгож байна. Хөрөнгө оруулагч талаас харах юм бол нээлттэй бондууд дээр одоо 19% хүүтэй байвал хаалттай бонд дээр 20 орчим хувийн одоо хүүтэй. Гэхдээ энэ хоёрын татвар хоорондоо бас ялгаатай юм зүйлүүд бол гарч байна. Тэгэхээр мэдээж энэ өөрөө яг аль нэг нь хаалттай нээлттэй гэдэг үг бол эрсдлийн хувьд ялгаатай гэсэн үг шүү. Компани одоо үн цасыг одоо ямар стратегиэр татан төлөвлөрүүлэх боломжтой байна. Одоо ямар хөрөнгө оруулалт татмаар байна гэсэн. Одоо тэр шийдвэрээс л одоо хоорондоо ялгаатай бүтцээр санал болгож байгаа юм хэлбэрээ гэж ойлгож байна тийм. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Тэгэхээр одоо хоёулаа бондын үндсэн ойлголтуудыг авъя. За энэ дээр Монголын засгийн газрын бондууд компаниудын олон улсын зах зээлээр гаргасан бондууд байна. Тэгэхээр хоёулаа нэг бонд дээр жишээ авъя тийм үү.
одоо голланд банкны одоо бонд дээр. Өөрөлдвөл одоо энд харагдаж байна те. Тод харагдах хэвээр. Тэгэхээр одоо мэдээж бондод тикер гэж байна, купон гэж байна. Одоо голломтын бонд дээр хэдүүлэн яг ийшээ ойртуулаа харах юм бол 11% купонтой 27 оны 5 сарын 20-нд дуусах бонд байна гэж харж байна тийм. Одоо эндээс ойртлоо харах юм бол. За гаргасан огно нь бол одоо 24 оны 5 сарын 20 байна. Дуусах огно нь 27 оны 5 сарын 20 байна. За ингээд одоо бондын одоо хаалтын ханш гэдэг зүйл тийм. Одоо бондын одоо ханш гэдэг зүйл өөрөө зарах ханш нь 104 ам доллартай байна тийм. Өөрөлд бондын нэрлэсэн үн өөрөө 100 ам доллар гэдэг. За ингээд 100 ам доллараар би голломтын бондыг авсан чинь 104 ам доллар болчихжээ. Өөрөлд бол ханш нь өссөн байна гэсэн тийм. Ингээд өгөөч нь намайг авах үед 8.1 куб болчихж байгаа. Тийм. Голланд банкны бонд өгөөч. 11% хүүтэй гарсан. Өгөөч 8.1 болцсон. Ягаад одоо 104-оор авч байгаа хүний өгөөж яг одоо буюу 104-оор авч байгаа хүний өгөөж багасаад байна вэ гэхээр одоо бондын ханш өссөн. Тийм. Одоо өссөн байхад нь би бондыг авч байгаа учраас тодорхой хэмжээний одоо 100-г би эргүүлж авна шүү дээ. Одоо хугацааны эцэст тийм. Тэгэхээр энэ ханшийн зөрүү өөрөө энэ өгөөжтэй нөлөөлж байна тийм. Одоо дараагийн слайд дээр илүү ойлгомжтой тайлбарлах гэдэг. Уруу хамааралтай. Тийм. Уруу хамааралтай. Өөрөөр хэлбэл одоо бидний бондын ханш унахад бидний бондоос авах өгөөж ихснэ. Тийм. Өөрөөр хэлбэл одоо ийм зүйл байгаа. Одоо би өөр дээрээ бонд гаргалаа. За иргэн эрдэнэ баясгалан одоо би өөр дээрээ 100 төгрөгийн бонд гаргахад иргэн эрдэнэ баясгалан надаас миний 100 төгрөгийн бондыг авлаа. Тийм. Ингээд би муудаад ирэхлээр одоо би илүү одоо муудаад тийм миний санхүүгийн байдал хэцүү болоод ирэхлээр одоо мэдээж эрдэнэ баясгалан миний бондыг зарна шүү дээ. Тийм үү те. 100-аар авсан бондоо би одоо хурдан зарахын тулд 99-ээр зарна, 98-аар зарна тийм. Ингээд 98-аар зарахаар одоо мэдээж одоо бондын ханш унчиж байгаа. Хэрвээ нөгөө талд чамаас дорж гээд хүн 98 доллараар бонд авсан бол тэр хүн надаас хугацааны эцэст 100 доллараар авна шүү дээ. За ингээ 2 долларын ашгийг нөгөө нь авч байгаа тийм. Тэгээ өгөөж гэдэг зүйл өөрөө одоо бондын ханшийн зөрүү тийм. Одоо 100-аас дээшээ юу доошоо юу? Дээшээ үйл би одоо бондын ханш дээр алдагдлуулна. Доогуур 100-аас доогуур авах юм бол би бондын ханшаас ашиг үлээн. Ашиг авна. За ингээд бондын ханшийн зөрүүний ашиг хүү хоёрыг нэмээд өгөөж гэсэн зүйл гаргаж байгаа тийм. Тэгэхээр одоо бондын ханшийг аль болох унтсан байхад нь авахад өөрөлдвөл одоо бондын ханш унтсан үед би авах юм бол илүү өндөр өгөөжийг авна гэсэн санагддаг тийм. Одоо энэ дэр Америкийн засгийн газрын бонд харагдчих шүү дээ. Тэгвэл яг хоо саяны хэлсэн дээр хүмүүс нэг ийм одоо нийтлэг яриа үсгэдэг. Яг хоо 100 долларын үнэтэй нэг чихэн 100 долларын үнэтэй бонд байла. Энэ бондын үнэ унаад 97 98 болцсон биш үү? Муу юм биш үү? Дими юм биш үү? Одоо би ямар хэрвээ авцсан бол ингээ унах байсан юм байна. Би авах шаардлагагүй юм. Энэ бонд ер нь дими юм биш үү гэсэн нийтлэг алдааг ярьдаг. Тэгвэл яг үнэ унсан үед авах юм бол миний 11% хүү анхны одоо купон үнэ унсан за 97 дээр юм 96 дээр авсан бол өгөөж илүү өндөр байна гэсэн санаа. Тийм. Зөв. Тийм. Яг зөв. Одоо энэ Америкийн 20 жилийн хугацаатай бондын үнийг нь дээр нь харуулж байгаа. Өгөөжийг нь доор нь харуулж байгаа. Тэгэхээр одоо бондын ханш магадгүй 24 онд те гэдэг Америкийн бондын ханш унсан байна тийм хугацаатай. Унахад би энэ үед нь авсан бол жилийн 5% өгөөж авах гэжээ. Тэ? Би унсан үед нь жилийн 5% өгөөж авах байсан. Хэрвээ энэ өссөн энэ орой дээр нь авсан бол те ялангуяа энэ үед нь авсан бол би магадгүй жилийн одоо нэг 4.2% өгөөж авах гэж. Өөрөөр хэлбэл энэ хоёр нь уруу хамааралтай графикууд яваад байгаа тийм. Хоорондоо эсрэг хөдөлж байна. Тэгэхээр бондын ханш унсан үед миний бондоос авах байгаа өгөөж өндөр байна. Тийм. Тэгэхээр одоо энэ ялгааг л хэлээд байгаа. Тэгэхээр хамгийн суур шалтгаан юу гэхээр мэдээж бондын өгөөж гэдэг өмнө нь ярьсанчлаа суур хүнээс хамарч байгаа. Бодлогын хүнээс хамарч байгаа. Тэгэхээр Америкийн бодлогын хүү унлаа. Тийм. Америкийн бодлогын хүү буураад өөрөөр хэлбэл хүү буураад эхлэх юм бол бондын ханш өснө. Хуучин бондын ханш өснө гэсэн шүү дээ. Тэгээ миний авах байгаа өгөөж багасна, тий. Хүү өсчих юм бол одоо хүмүүс яг одоо бондын ханш тодорхой хэмжээгээр одоо унж магадгүй. За тийм учраас одоо миний авч байгаа одоо бондуудын өгөөж өснө гэсэн санааг л яриа. Нэг ясандаа бол одоо хэрэг хүү өсчих юм бол ирээдүйд одоо шинээр гарч ирэх бондуудын хүү өндөр байна гэсэн хүлээлт. Хуучин бондоо зараад би өндөр хүүтэй бонд авах гэдэг шүү дээ. Тий. Тэг яг зөв. Тэгэхээр ийм ойлголт бол явж байгаа. Тэгэхээр Монголд ч гэсэн 2 жилийн өмнө яг энэ кейс гарч ирсэн юм байна. За тухайлбал одоо Монголын засгийн газрын бондын өгөөж 22 онд 35% өрсөн. За оргил үе дээрээ 40 хүрч байгаа. Тэгэхээр бид нар Монголын засгийн бонд аваад долларын 40% өгөөч тий.
долларын 40% өгөөж авах боломжтой байсан. Өөрөөр хэлбэл одоо энэ дээр харагдаж шүү дээ. Би бондыг авахдаа нэг 85 86 орчим ам доллараар авна те. Одоо энэ ханшаар аваад 85 86 орчим ам доллараар авахад би жилийн 40% өгөөжийг бол хүртэх боломжтой байжээ. Өөрөөр хэлбэл 22 онд 23 онд төлөгдсөн засгийн газрын 5 сарын 1-ний хэрчний гэргээ бондын өгөөжийг ирж те. Тэгэхээр бодит одоо энэ төлөгдсөн засгийн газрын бонд дээр хүртэлтэй одоо ухраагаад харах юм бол 40% өгөөж хүртэх боломж бол байсан байж. Өөрөөр хэлбэл ханш нь энэ үед унсан. Одоо Монгол улс валютгүй болоод нүүрс нь гарахаа байгаад за инхээр засгийн газрын бондуудыг одоо гадны хөрөнгө оруулагч зарж байна гэсэн үг тийм Монголын. Ингээд ханш нь 85 86 дээр ирж байна. Хэрвээ 85 86 ам доллар дээр засгийн газрын бондыг авцсан бол 40% өгөөж хүртлээ гэсэн явж байна. Түүнчлэн одоо хэдхэн сарын өмнө тийм голомтын бонд харагдаж байна. Банкны бонд, гол банкны бонд тийм. Тэгэхээр банкны бонд яаж ийм вэхээр одоо энэ 3-аас 4 сарын хугацаанд одоо мэдээж Монгол улсын засгийн газар дээр тогтворгүй байдал үүсэж байна. 1-р тавар тийм. Дээрэс нь энийгээ дагаад улс орны банкуд ч гэсэн тодорхой хэмжээнд санхүүгийн тогтворгүй байдалд хүрэх одоо магадлал байгаа юм байна гэсэн боломжлууд бол нэмэгдэж байна. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За ингээд мөн одоо гадаад худалдааны тарифын даниудаас явагдаж байсан тийм. Тэр нь өөрөө хэд тус нөлөөлөд манай улс ч гэсэн эдийн засгийн хэмжээ болох бас нөхцөлд бас байгаа. За ингээд хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалаад 3-4 сард одоо манай дотоодын бондуудын гадны зах зээлд гаргасан ам долларын бондуудыг өгөөж одоо бондуудын ханш унж байна тийм. Голомтын бонд гэхэд одоо нэг 105 ам доллар дээр байснаа ханш нь 91 л унаад орж ирсэн. Ингээд 91 ам доллараар та бонд авцсан бол сарын дараа бондын ханш 103 ам доллар болж өсөж байна тийм. Ингээд сарын дотор 19 өгөөжийг авах боломж бас байж тийм. Тэгэхээр бонд гэсэн бүтээгдэхүүн дээр ер нь бол ямар үед нь авах нь зөв юм бэ гэхээр саяны ханш өгөөжийн хамрал гэдэг шиг бондын ханш 100-аас унсан үед бондыг авах нь зөв юм байна гэсэн санаа явж байгаа тийм. Нэгдүгээр бондын ханш 100-аас унсан үед бондыг авах нь зөв юм байна. Түүнчлэн тодорхой хэмжээний эдийн засаг одоо хямралтай тийм тодорхой хэмжээний одоо тодорхойгүй байдлууд бий болох юм бол бонд руу хөрөнгө оруулалт хийх юм бол өгөөж хүртэх боломж бас дараа нь ажиглал байгаа гэсэн санааг хөрөнгө оруулагчтай хэлэх гээд байна. Тийм. За энэ бонд чинь хаалттай компани. Хаалттай гэх. Тийм. Ерөнхийдөө сүүлийн үед бол за энэ он гарснаар алтны ханш 45 орчим хувиар өссөн байна. Алттай холбоотой алт олборлдог за алтны хайгуул хийж байгаа дотоодын болоод олон улсын компаниудын хавцын ханш бүгд өсөж байна. За төдий чинийгээрээ алтны ханш нэмэгдэхийн хэрээр өөрсдийнхөө олборлолт за тэгээ үйлдвэрийн бүтэн чадал бүх зүйлээ тэлэх хөрөнгө мөнгө хэрэгтэй болж байна. Тийм үү? Тэнгүүд түүн дээр зориулаад хаалтайгийнхаа бонд гаргаж байна. За энэ бондын талаар илүү дэлгэрэнгүй. Тийм. Одоо энэ бол 22 онд гарсан 22 оны 9 сард гарсан бондын жишээ байж байгаа тийм. Голомт капитал компанидэр гарсан. Тэр бонд сая Эрдэнэ Баясгалан маань нэрлээ тийм үү. Компани санхүүжилт төсөл хэрэгжүүлэхийн тулд бонд зохиод байгаа. Засгийн газар вэ хүн байна уу компани байна уу ялгаагүй тийм. Одоо тодорхой зүйл хийхэд бол зээл авна. За ингээд 9 сард одоо энэ бонд яаж гарсан бэ гэхээр тогтмол хүүдээр нэмэх нь долларын ханшийн өөрчлөлт нэмэх нь алтны ханш нэмэгдэх тусам 100 доллараар алтны ханш нэмэгдэхэд бондын өгөөж нь 1% нэмэгдэж явчихсан хүн тийм. За ингээд тогтмол хүү 8% эхэлж исэн. За ингээд тухайн үед 22 оноос хойш яасан юм бэ гэхээр алтны ханш өссөн. Өөрөөр хэлбэл Израиль Хамасын одоо тийм бүлэглэлийн дайн гараад тодорхой хэмжээгээр алтны ханш өссөн. За ингээд алтны ханшийн өсөлтөөс шалтгаалаад 8% ам долларын бонд маань 15% ам долларын бонд болсон. 7% нь өөрөө алтны ханшийн өсөлтөөс гарч ирж байна. Тэгээд дээрэс нь ам долларын ханшийн өсөлт. Ингээд нийлээ төгрөгөө өгөөч тийм. Тэгэхээр одоо мэдээж тодорхой бондууд өөрөө тогтмол хүүтэй бондууд байгаа. Дээрэс нь бизнесийн онцлогоос шалтгаалаад тодорхой алттай уягдж гин үү, инфляцтай уягдж гин үү тийм. Одоо типс линкд тодорхой одоо алттай уягдсан одоо линкд бондууд гэж нэрлэдэг шүү дээ гадны засаг зээл тийм. Тэгэхээр тийм бондууд бол гарч байна. Тэгэхээр хаан алтын шин дээр бол одоо нэг хөрөнгө оруулагч ихэд жишээлбэл одоо хөрөнгө оруулагчид нь 15% долларын өгөөжийг бол авсан байх нэ. Энэ бол одоо маш өндөр өгөөж шүү дээ. 15% долларын өгөөж гэдэг бол одоо төгрөгийн хадгаламжтай тэнцвэр хэмжээний хүүг доллар дээр авч яана гэсэн санаа хэлж шүү дээ. Тэгэхээр одоо дотоодын долларын бондууд ер нь ямар дотоодоос гаргаж байгаа ам доллараар илэрхийлсэн бондуудын өгөөж ямар хөө байгаа вэ? Тэгэхээр одоо бол
долларын бондуудыг өгөөж, засгийн газрын бондуудыг өгөөж бол нэг 5-аас 7% орчимтой байж. Компаниудын бонд сая харуулсан голомтынх 8.1 байсан тийм. Тэгэхээр компаниудын бонд 8-аас 12% өгөөжтэй. Тэгээ эрсдэл үйл ажиллагаанаас хамаарат тийм. Тэгэхээр долларын бондууд бол засгийн газар бол 5-аас 7, компани бол 8-аас 12 гэж байгаа. Өөрөөр хэлбэл голомт банкны бондыг ч гэсэн хүмүүс бас авах боломжтой байгаа. Өөрөөр хэлбэл одоо би голомтын тодорхой хэмжээний одоо мөнгө хадгалуулах үйлдэл хийх юм бол тэ тодорхой хүүг банк хамгаалж байгаа. Тэрнээс хэрвээ одоо энэ бондын 8% өгөөж өндөр байх юм бол би одоо мэдээж эргэн төлөгчний ижлэх учраас бондыг навсан зүгээр болж байна гэсэн. За ингээд одоо эцэст нь хэлэх юм бол бондод хөрөнгө оруулах одоо 6 шалтгаан бий гэж харж байгаа. Нэгдүгээрт өндөр өгөөжтэй байна те. Одоо энийг бол маш олон удаа сонирхлаа те өндөр өгөөжтэй. Хоёрдугаарт зохицуулалттай байна. Мэдээж таны эрсдлийг үнэлгээ хуулийн компани, андреатрийн компани, санхүүгийн зохицуулахаар гэдэг маш олон байгууллагууд те. 5-аас 7 байгууллагууд бол хянж байна. Дээрэс нь барьцаа өрөнгөтэй байна те. Өөрөөр хэлбэл одоо би тэрбумын бонд гаргах юм бол тэрбумаас илүү хэмжээний барьцааг танд өгч гэнэ гэсэн те. Нэгдүгээр. Мэдээж мөнгө урсгал нь бол тодорхой. Улирал тутам юм уу, хагас жил юм уу? Одоо дунд нь өгөөдөлөх юм уу? Жилийн дараа үндсэн мөнгө төлөх юм уу те? Валютын сонголтууд байна гэж байгаа. Төгрөгийн бонд нэг 17-аас 21%, долларын компаниудын бонд бол 10-аас 11% те. Дээрэс нь мөнгөжүүлэх боломжтой. Одоо бондоо авлаа. Одоо 2 жилийн хугацаатай бонд байсан ч гэсэн та 1 жил 6 сар эзэмшиж зарж болно. Жилийн дараа эргээгээд бондоо мөнгө болгож болно. Нээлттэй зах зээл дээр бол боломжтой те. Одоо ийм санааг бол хэлж байна гэсэн. За ингээд хоёулаа өнөөдрийнхөө хэлтгэлийг ингээд дуусгая те. За ингээд өнөөдрийн одоо бондын супермаркетын талаар танилцуулсан одоо хэлтгэл маань энэ үрээд өндөрлөж байна. Ингээд та бүхэндээ одоо голомт капиталын бондын супермаркетаар үйлчлүүлээрэ бонд одоо хөрөнгө оруулагч болоорой гэж уриалж байна. За баярлалаа. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна.